1996 онд 126 мэрэгсэн нэгтлэн бодогч эвлэлдэн нэгдэж сайн дураараа Монголын мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг энэ айлын гал болгомтыг бадрааж үе таалгыг нээсэн түүхтэй байдаг юм аа. Энэ үед Монгол улсад нэгтлэн бодох хүртлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зөвхөн төрийн байгууллага гүйцэтгэж байсан юм аа. Тэгвэл институт байгуулагдсанаар мэрэгжлийн байгууллагын чигүүрэг, төрийн байгууллагын чигүүргийг ойлгож энэ талаар олон түмэнд таниулах ийм ажлаас бидний ажлын гараа эхэлсэн түүхтэй байдаг юм аа. Энэ цаг үед мэрэгсэн нэгтлэн бодогч К Дашням сангийн яамны хэлтсийн дарга, мэрэгсэн нэгтлэн бодогч Ил Дундаг мэрэгжлийн зөвлөлийн дарга, мэрэгсэн нэгтлэн бодогч Эр Бат Жаргал мэрэгсэн нэгтлэн бодогчийн институтын ерөнхийлөгчээр ажиллаж байсан түүхэн цаг үе байлаа. Бид бүгдөө мэрэгсэн нэгтлэн бодогчд байсан болохоор ажлыг ойлгоход хялбар байсан, ажлыг дэмжиж явуулахад төхөмтэй байсан гэдгийг онцлож хэлмээр байна. Ер нь манай үеийн мэрэгсэн нэгтлэн бодогчид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Энэ мэрэгсэн нэгтлэн бодогчдынхаа үйл ажиллагааны залгамж халааг авч явж байсан ийм сайхан түүхэн уламжлал байгааг би мэрэгсэн нэгтлэн бодогч гишүүдэд сонирдуулахад таатай байна. Эцэст нь хэлэхэд мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын 30 жилийн ой тэмдэглэхэд 300 гаруй хоног үлдэж байна. Энэ хугацаанд манай институтын гишүүдийн идэвхтэй бүтээлч оролцооноос их зүйл хамаарах юм аа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын үеийн гишүүдтэй манай институтын олон мянган харилцагч нартаа Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын 30 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж байна.